дахиад шин байж байна. За энэ энэ тусгал хэлний очиг олсон шүү. Юу юм бэ лээ? Бид нар мега крузерийн болог болсон чинь нэг мега юуны авшаа юуны парагийн хажуугаас чинь мега крузер юм байлээ шүү. Мега крузерийн порталыг ашигласан юм байлээ. За тэгээд бусдаар болоод ерөөсөө автолол байж таарсан дөө. Ер нь энэ хийх юм бол айгүй их орой тавьцаасан байна. Ер нь тэгээ амарчны хувьд. За тэгээд мотор нь гэсэн чинь чинь ямар мотортой юм дээ? Мотор ноцчи. V мотортой шүү дээ. V мотор авч байна. Яг өндөөс мэдэхгүй байгаа тийм. Тэр ерөөсөө мотороо ноцгаацсан байгаа тийм. Нөгөө усгтай болохоор нуух явахтай усгтай болохоор мотороо битүүлсэн. За тэгээд одоо энэ бол ингээд цонхыг хаадаг хэлж манай зэрлэг мэлдүүдийн цонхны хаалттай бол бас тухтай явах боломжтой байдаг те. За энэ дотроо бас хөөрхөн цонх юм байна. Цонгоо. Ер нь одоо бол ардаас юмас л цонхон байвал их гоё. Агааш өгшөө бүгдээ дандаа дотор орсон байна. Энэ автомат хорогтой байна бас. Автомат. Бензиний банк нь эдгээр банкнаас дандаа жижигхэн байгаа тийм. Яг нөгөө боргон зай стейшн дотор эдгээр даваа талтай байгаа тийм та жижиг банктай болохоор юу байгаа тийм. Машины зохион байгуулагчийн зай зуу гэдэг юм бол манайс нөө зэрлэг дээр оруулах гээд айгүй том банк тавингууд хүндрэлтэй байдал үүсчихэд байна тийм. За тэгээд батарейны хувьд нэг арай өөр шийдэлтэй байсан байлээ. Би одоо энийг ямар батарейг мэдэхгүй байна. 24 вольттай DCS гэдэг батарей байна тийм ээ. Ямар ч нэг дараа нэг тодруулна. За хана хоёр мотортой Ronva юм уу да. Тийм байна Ronva. Сүүлд манайхны тавиад байгаа Ronva байна. Механик биш тэндээ байрлсан байна. За энэний амортизатор нь ингээд хойд хоёр амортизатор дундаа нэг байпастай. Хоорондоо хийгээ шеэрж ажилладаг гэсэн үг. Үндсэндээ юуны travel-ийг сайжруулж байгаа л хэлбэр гэсэн үг. За энэ дээр их гоё санаа авчиж байна. Манайс үүд нэг анчсаа нэг ингээд юу байдаг шүү дээ. Машинда байрлах газарлахгүй энэ л ингээд байлгацсан юм шүү. Энэ бол гоё санаа. Яа тэгээд компрессор хоёр компрессор доош нараалаад байрласан байна. Тэгээд хийгээр ирдэг харамсаа хороо хийх өндөр шаардлагатай болно. За энэ нэг шинэ гарцсан дугуйнууд бас нэг нь бас явж байна. Ogre гэсэн дугуй. 40-тэй 14-16 тай дугуй байна. За хайшин бидлогтой бодтой байна. За энэ дугуйны майлтыг бодтоос ажиглалт авах юм уу? За хойтлоо бас дахиад хойтлоо зардаг. За бас тааш 50 дөө ерөнхийдөө машинуудын хийцэл бол өстэй юм нөө. Энэ дасаад дард босхон дээрээс хажуутын гаргалгаан дээрээс видео авсан байна.